чөлөө авалт байхгүй болно тий. Дээрээс нөгөө сэтгэл готрол байхгүй болно. Яагаад гэвэл штэ стресс. Бодоод үзтээ энэ гантилийг аваад өргөхийн хооронд цусаа тархи руу ингээд цус юулэгдэнэ дээ. Хүчтэй амьсгаа авахад тархи хүчил төрөгчөөр хангагдана. Дээрээс нь стресс гадагшлаж байгаа байхгүй. Сигналаа дараал ваа гэл ингэдэг залуу тэнд стрессээ талжвал стресс нь гарцсан юм шиг. Би нөгөө хүн зохих биш фитнес очиж хүч гаргаад одоо стресс гадагшлаад шүү дээ. Тэгэхээр чөлөө авалт авахгүй бол өдрөн бүтэмж 30-40% нэмэгдэж чинь. Тэгээ багаар ажиллах. Тэгээд нөгөө фитнесийн хүмүүс чинь бэлтгэлдээ явсан уу гэж хоорондоо мэдлэгддэг байхгүй. Тэгэхээр тэр байгууллага дандаа эрүүл дадалтай байгааз чи өнөөдөр бэлтгэл хийж амжсан уу ингэсэн үү? Юу вэ наа? Юмгүүдээ гэдэг яаран фитнесийн юу вэ дээ юмгүүдээ биш тийм. Фитнес бол сүм. Яагаад тэгэхээр тийм дандаа эрэг дадалтай хүмүүс. Дандаа ингээд өөрийгөө ялан дийлсэн хүмүүс байдаг болох. Тэр ааврууд дотор ороход айгүй гоё.